хагарал дээдсэгтэй хүснийг илтгэсэн. Сар гаруй хугацаанд өрнөсөн үйл явдлын ард ардчилсан нам дотроо их хэвлэлийг эхлүүлсэн гэж ойлгогдохоор байгаа. Ахаад л сайдын тохироос санд суудлын хуваарлтын өмнө ирчихлээ. Монгол улсын түүхэнд 28 дахь ерөнхий сайд хэмээн тэмдэглэлтэн үлдэх 1.5 жилийн настай засгийн газрын дараагийн ерөнхий сайд нь сайхан бэлэг. Парламент асуудалтай бүх улс төрийн хүчинтэй шинэ засгийн газар байгуулах асуудлаар эрх өдрүүдэд зөвшөөрсөн. Нэг хэсэг нь эрх барьснараа, нөгөө хэсэг нь хурц шүмжлснээрээ ирээдүйн нэр хүнд нь цуг үсээд байгаа юм хиндэн залга. Харин улс төрийн намуудын энэ их талцалд утгалсан, итгэл алдарсан олонний тоол нэмэгдэх хандлагатай байна. Монгол улсын 28 дахь ерөнхий сайд хамтдаа зүтгээ бид монголчууд ардчилсан нам Монгол Ардын нам гэсэн улс байхгүй. Монгол улс гэдэг нэгдмэл эрх ашиглалтаа явах цаг болжээ. Энэ утга санааг 28 дахь ерөнхий сайд хэлсэн үгэн дотор зохицуулсан. Тэр хэнийг аль улс төрийн хүчнийг хилээд байна вэ? 1.5 жилийн настай засгийн газрын доктортой ажиллах боломжийг бий болгох хамгийн том улс төрийн хүчин бол Монгол Ардын нам яах аргагүй. 2008 онд Монгол Ардын намын дарга баяр хадаг бариад ардчилсан намыг басагтаа урьж байлаа. Оюуцгой 5 цагаан ордоо эдийн засгийн эргэлтэнд оруулах гэж ирээд хамтарч байсан. Эцсийн дүндээ харин өнөөх оюуцгой нь Монголын төрийн оюун тэрэгний том хавдар болоод хувирчгаж баярын хэлж байсан бүхэн биелсэн гэхдээ эргээрээ бус эсэргээрээ өнөөдөр ард түмэнд Монгол улсад хамтарсан засгийн газрын шийдвэрүүд ашиг авчирсан гэвэл үгүй. Улс төр болоод Монгол улсын эдийн засаг нийгэм бүхэл салбартаа манан бий болгосон. Хөшгөлсөн манан гүгүү хийцгээ гэж ирээд сонгуулиуд ардчилсан намуудаа болж шударгаас эвсэл бүлэг байгуулах хэмжээнд суудлаа авчиж чадлаа. Шинэ нөхцөл байдал ардчилсан намаас сонгогдсон 28 дахь ерөнхий сайд Монгол Ардын намд хамтрах замд тавьж байна. Монгол Ардын намын хувьд хариуг нь баг урлаа хурлаж байгаад өгнө гэж шийдвэрээ гаргалаа. Эцсийн хэдий баг урлалтай гарна. Баг урлыг бол өдөрт зөвлөс тавлаа. Тийм болохоор энэ бүлгийн гишүүдийн байшир бол янз янз байгаа. Шинжлэх засгийн газарт ажиллаж байсан сайхан бэлэг сайдыг дэмжихгүй гэж байсан ч ардын намын дотроо бас хуваагдаад ирсэн гэдэг нь үйл явдлын өрнөдөөс нотлогдож байна. Өдөртөх зөвлөлтөнд засагт орж ажиллахгүй гэсэн баг урлаа зарлаад хайнаа хагалцхэ гэж нөгөө хэсэг нь хэлж байна. Мөнхийн дайсан гэж байхгүй мөнхийн эрх шиг байдаг гэдгийг батлсан бас нэгэн жишээ. Шударгаас эвслийн хувьд засгийн газарт хамтрах асуудал дээр зарчмын гэмээр доктринуудыг хийчихсэн түүнийгээ биелүүлэхийг шаардаад эхэлсэн гэж байгаа. Одоо хүчин төвлөрдөр байгаа хууль бидний хоорондын хамтын ажиллагааны гэрээ магадгүй одоо зарим талаараа жоохон нэмэлт оруулж болно. Ерөнхийдөө бол гэрээ цаашаа үргэлжлүүлээд явна. Хэрвээ ардын нам орно гэж шийдэх юм бол хоёр талын бидний байгуулсан гэрээ бол одоо дуусгар болно. Тийм учраас гэрээ дуусгар болно гэдэг яг нэрэн дээр сонгогдол байгуулалттай холбоотой улс төрийн шинэ нөхцөл байдал үүснэ гэсэн үг. Сайхан бэлэг сайдын үед энэ засгийн газарт бүхэл улс төрийн хүчнийг багтаах хүсэл сонирхол бий бололтой. Тэр байтугай ногоо намын төлөөллийг засагт байлгах сонирхол бий. Засгийн газарт тухайн намуудыг байлгаснаар үндсэн хуулийн өөрчлөлт улс төрийн намуудын тухай хуулинд гар дүрх боломж бий болох юм а. Үйл явдлын өрнөл цаашиж үргэлжлэн улс төрийн нөхцөл байдлын талаар үндэсний мэдээ онцлоо.